Зам бол хөгжлийн амин судас. Зам бол холын мөрөөдлийг ойртуулдаг хүч. Түүнийг бүтээдэг хүмүүс бол жинхэнэ бүтээн байгуулагчид. Тэд бол бүс бүсээр шалгарсан автозамчдын шилдэгүүд. Тэд бие биенээ танихгүй ч нэг зорилгын төлөө нэгдэн мэрэгжлийн ур чадвар, ухаан мэдлэгийн өрсөлдөөнд өөрсдийгөө сорих болно. Автозамчдын ажил мэргэжлийн уралдааны зохион байгуулагч, оролцогчид болон нэвтрүүлгийн багийнхныг эдгээр өдрүүдэд өөрсдийн кемптерээ байрлуулж, амтд сайхан хоол, халуун цайгаар дайлан, тэмцээн уралдаан явуулах бүхий л нөхцөл боломжоор хангаж өгсөн Race компани хамт олон биднийг амжилт хүсэн үдэн харгалаа. Энэ хэдхэн хоногийн хугацаанд бид Монгол орны өнцөг булан бүрийг аюулгүй баталгаатай автозамаар холбох их үйлсэд зүтгэдэг замчдынхаа амьдрал дунд орж тэдний ажлын хүнд хэцүү атлаа үн цэнтэй мөчүүд өдөр тутмын амьдралыг биеэр мэдэрч нэгэн бүтээн байгуулалтын өчүүхэн жолов хэсэгт гар бие оролцоод эндээс хөдөлж байна. Эрхэм үзэгчдээ Zero to Road үргэлжилсээр байна. Бид яг одоо Улаанбаатар дархан чиглэлийн замын өргөтгөлийн ажлын талбай дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр Батбаяр зүгчээ өнөөдрийн даалгавар ямар даалгавар байгаа вэ? За өнөөдрийн даалгавар маань асфальтын хоцлогтой холбогдолтой даалгаврууд инженер, замчин, лаборатори инженерүүдийг голлож одоо даалгаврууд өгдөнө. Асфальт бол харагддаг. Харин чанар нь хэмжилтээр нотлогддог. Энэ удаагийн сорил асфальт бетон хүчлтийг нүдээр биш стандартаар шалгана. Энд инженерийн шийдвэр чанар аюулгүй байдлыг шийднэ. Харин замчныхаар машиныг орлоно. Энэ сорилт хэн чанараар ялгарх вэ? Zero to Road чанарын шалгуур. Zero to Road уралдааны шилдэгүүд төгсгөлийн шатны тэмцээнэ Улаанбаатар дархан чиглэлийн автозамын 65.4 км-ийн төслийн талбайд үргэлжлүүлэх юм а. Тус төслийн талбайд уралдаан тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Монгол улсын гавьяат барилгачин Батбаяр захиралтай автозам гүүрийн Арж Капитал компани хамт олон биднийг төслийн талбайдаа найрсахаар угтан авлаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ энэ төслийн талаар товчхон танилцуулъя. Европын сэргээн босголтын банкны төслөөр нэмэлт хуучилт 130 км асфальтын хуучилтын ажил бид бүхэн одоо 6 сарын 19-нд гэрээ хийгээд барилгын ажил бол 8 сарын 15-нд албан ёсоор эхлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 50 км хуучилт хийгээ явж байна. Төсөл маань нийтдээ 2 хэсэг байгаа. Нэгдүгээр хэсгийг болохоор Max Road компани, хоёрдугаар хэсгийг Arj Capital компани. Тэгээ нийтдээ энэ дээр манай ажиллагчид 220-од хүмүүс ажиллаж байна. Машин механизм 70-аад машин механизм ажиллаж байна. Нийт оролцогч та бүхэнд амжилт хүсье.
өнөөдрийн тэмцээнийг Монгол Улсын зөвлөх инженер Гамболд шүүгч маань шүүж байгаа. Тэгэхээр Гамболд ахаа өнөөдрийн яг даалгаврын талаар та товчхон яриад өгөөч. Манай одоо оролцогч нар маань ямар даалгаврууд хийж гүйцэтгэх ёстой вэ? За өнөөдрийн тэмцээн маань Улаанбаатар дархан чиглэлийн Max Road компаниг гүйцэтгэж байгаа асфальт хүчлэлтэн дээр явагдаж байна. Энэ дээр голчлон бид нэр талбай инженер болон замчдын үүрэг оролцоог ямар байх вэ? Тэдгээр хүмүүсийн чадвар, мэрэгжлийн ур чадвар нь ямар байх вэ гэдгийг шүүх гол шалгуурууд байгаа. Одоо жишээлбэл замчингаар бол манайхан хэлдэг гапууд тэгшлэлт, тарааж тэгшлэлт гапуудах, төвшингийг бариулах, одоо нөхөөс хийх гэдэг тийм. Инженерээр болохоор инженерийн одоо хэмжил зүй, материалын дээж авалт, машиныхаа одоо нэг машин хэдэн тонтой ирж байна, тэр мэрийг яаж зохион байгуулж байна, талбайн зохион байгуулалтыг голчлон энэ дээр 5 асуултаар шалгаруулж үзүүлнэ. Тэгээд мэдээж хийж чадах ур чадварыг тийм бас энэ дээр бас давхар шалгаж үзнэ гэсэн тийм ойлголт. За баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. $32.8 тонн асфальт одоо энэ бууж байна. 6 санжаар дэвсэж байгаа. Явтарсан үеийн цуцаан 5 санж байх хэвээр. Бид хучлалтын өргөн өөрөө 9 м. 6.2 шүү. Тэгэхээр энэ машинаар хэдэн метр явах гэдгийг надад гаргаж өгнө. Замчин маань одоо тэр бэлдсэн тэрний дагуулж үлдсэн мод. Тэрийг яг өөрөө бүрдсдээд өөрөө апуудаад яг төсний төвшин авч өгнө. Тэр зүйлхийн их юу гэдэг чинь танай асуудал болно, шүүлтэнд нөлөөлнө. Дээр нь явцын дунд би чамаас хөлцөх алдаа, энэ дүүний явалтын тоо, энэ полимер битум рүү хийсэн те. Үйлдвэрийн температур хэд байх хэвээр? 1-2 би чамд юу яагаад хэлээд өгöd юм заа. Тухайн үед нь асуугаад дүгнээ авчин заа. Одоо замчингийн ажилтаар бол. Манай бол автомобилийн салбарт ажиллаж исэн. Айгуу тийм сонирхолтой. Энэ бол яг л миний хийх ёстой ажил байна гэж бодож ирнэ. Тэгж орж исэн. Удам дагсан замчин. Smart Road багийн замчин Цэдэн Балчирын гал бадрах 26 жил замын салбарт ажиллаж байгаа тэрээр Arch Capital компани ажилчин. Нийт 850 км зам барих ажил гар бие оролцсон гал бадрах Монголын үндэсний бүх сонирхдог ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг эрмэлздэг нэгэн. Орон нутаг улсын нийслэлтэй олуулсан замуудыг ажиллаж исэн. Одоо бол яг олон улсын зам руу орж ажиллаж байгаадаа ер нь их бахархаж байна. Улбар шар баг даалгавраа эхлүүллээ. Багийн ахлагч инженер бүсгүй ажлаа эхлүүлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааврыг товч бөгөөд ойлгомжтойгоор багийнхандаа өгч амжлаа. Аюулгүй байдлаа хангах шүү. Эргэх төхөөрөмжөөс хоол байна за. Тэгээ халуун асфальттай харьцаатай болгоомжтой харьцаа шүү. Шүүгчийн зүгээс замчнаас бусд нь оролцохгүй гэсэн чиглэл өгсөн ч багийнхан хүрзээр зөөгөөд өгчихё хэмээн итгэлтэйгээр хүсэл тавьж эцэст нь шүүгчийн зөвшөөрлийг авч чадсан юм. Гэтэл энэ мөчид багийн ахлагч Түмэн Жаргал инженер баг зэрэг тэнэглэж байгаа нь анзаарагдана. Хүрдэн хаангаа юм? Хүрдэн. Йоо, энэ стопч коммуна. Манай үзэгчид санаж байгаа бол улбар шар багийн 2 инженер анханасаа үүрэг хариуцлага солилцож өөр байрлалд ажиллахаар тохиролцсон. Түмэн Жаргал инженер материалын чиглэлээр илүү туршлагатай ч энэ удаа багийн ахлагчийн үүргийг хүлээсэн юм. Харин талбайн инженер Нурдаана эсэргээр материалын инженерийн ажлыг хариуцж байгаа. Тиймээс энэ даалгаварт баг зэрэг барьцаалдсан мэт харагдаж магадгүй.
өнөөдөр ингээд бид нартай ингээд замчин гээд нэг багт нэг хүн байгаа штэ. Гэхдээ яг ингээд замчид маань дотроо бас аюул олон чиглэлтэй. Бидний хийсэн нөгөө асфальтан дээр ингээд тэгшлэгээ хийгээд исэн замчин гэж байна. Хашлах хийдэг замчин гэж байна. Газар шорооны ажил дээр ажилладаг замчин гэж байна тий. Тэгээ маш олон төрлийн замчин гэж байгаа. Тэгэхдээ өнөөдөр энд 5 замчин ирэнгүүтээ тэр бүх сорилт руу орж хийгээд тэрлөө хөрвөж чадж байгаа нь бас надад их мундаг одоо сайхан сэтгэл төрсөн. Тэрэнд бол би бас одоо замынхан маань бас үнэхээр чадвартай болж байл гэж бодсон. Асфальт өвчин хэлтийн хэсгээр очихлаар нөгөө өөр олон жил хийсэн болохоор тэрэн дээр бол айгүй бахархалтай бардам ажилласан. Одоо ирэмлэх юм бол ер нь өөрийгөө ер нь нэгдүгээрт байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ ер нь ихэд нэг жоохон универсал байх хэрэгтэй юм байна. Юм болгон дээр ингээд салбарын юм болгон дээр оролцож лаборатори тал руу ч юм уу гээдээс тал руу ч бүх юм дээр ингэж оролцож өөрийгөө бас тэгж явж ивэл арай илүү байх юм болов уу гэж бодож байна. За онгоцоо заагаад нэг төвшөнд бөглөчлөө. Тэгээд 30 м 30.5 м газар дээр. Би дараа нь тэгж бас бодчихно. За 30.5 м. 5 м явна гэсэн үг тийм. За. Хурцгаалтай энэ дээр даа. Юу төвшин үү? Тийм. Одоо энэ онгоц болтон дээр хурцгаалтай. Түрүү би танд техник шат өгсөн баг. Энэ дээр байгаа. Төвшингийнх нь хөлцгаалтай шүү дээ тий. Төвшингийн хөлцгаалтай нь болохоор зөв 3 м. 3 м. За би тэмдэглээд яваад зөө. За. Түмэн жаргал инженер маань шалгалтаа өгч байгаа жоохоо хүн шиг ээрч сандаж хилээ хүртэл гаргаад авлаа. Гэхдээ олон жилээ талбайд хашир суусан түмэн жаргал инженер энэ сорилгч алдалгүй даваад гарна гэдэгт итгэхэд буруудахгүй зэ. Эндүний явалтын байрлалыг надад хэлээд өгөөч. Эндүний байрлал нь бол эхлээд буулт эндүүгээр орно. Энд болохоор зэрэг асфальтныхаа нөгөө мөрийг дараад тэгээд эннийхээ дараа хийн дугуйт эндүү орно. Буулт эндүний чи явалт хэдий? Буулт эндүний явалт бол 2-4 явна. Тэгээд тэрнийхээ дараа хийн дугуйт эндүү орж нэвтрүүлэлтаа хийн. Нэвтрүүлж эхлэх нь болохоор 125 градусаас багагүй байх хэвээр. Тэгээд нэвтрүүл дуусахдаа бол 90 градус байх хэвээр. Хамгийн сүүлд нь нөгөө эндүүнийхээ мөрийг дарж ахаад гөлгөр болтын нэгээр эндүү. 125-аас нэвтрүүлж эхэлнэ. Дуусах нь 90 градусаас дээш дуусах хэвээр. Хин дугуйт чи явалт хийх хэвээр. Хин дугуйт 8-аас 12. Хин дугуйт эндүү чинь юу ямар үүрэгтэй? Хин дугуйт эндүү бол нэвтрүүлэх үүрэгтэй. Хэлхсэн хагадлыг юу гарсан хэвээр? Хэлхсэн хагадлыг болохоор нөгөө юу битмар гагна гэх юм уу? Битман гагнаас хийн хэлхсэн хагадлыг. Асфальт дэвсэж явах юмстай юу? Асфальт дэвсэж явах явцтай болохоор зэрэг нөгөө асфальтаар бол нөхөндөө. Энэ полимер битум тийм бидрүүн тааштай цусан. Полимер битумыг үйлдвэрлэлийн температур, дэвсгүйн температур, за түрүүн эндүүдхийн температур гэлжлээ. Үйлдвэрлэлийн температур, дэвсгүйн температур. Полимер битумыг үйлдвэрт 180 градусаас доош үйлдвэрт халаана. 180 хүртэл тийм. 180 хүртэл халаана. Дэвсгүйнх нь болохоор зэрэг 100 ер нь асфальт маань 140 градусаас дээш байх хэвээр. Дээд хязгаараа. Дээд гэсэн 160. Давал. 165 байгаа. Боцсон. Бичсэн. За. Дараагийн баг шар баг. Тэд даалгавраа анхааралтай сонсож байна. Энэ уралдааны хамгийн ахмад оролцогч Лавг Сүрэн ах яг өөрийн хийж ирсэн ажлаа хийх гэж байгаа мэт нүд салгалгүй тун төвлөрсөн харагдана.
туршлага гэдэг ийм л үед өөрөө илэрдэг бололтой. За энэ замчин гэдэг мэргэжлүүлэг сайхан мэргэжил. Тэгээд энэ залуучууд одоо энэ замынхаа мэргэжилд сайхан ажиллахыг хүсэж байна. Ингээд шар бага даалгавраа эхлүүллээ. Багийн замчин яарсан сандарсан шинж огталгаа. Ажлаа эвлэгхэн хөнгөн хөдөлгөөнөөр нэг бүрчлэг нямбаг үүсгэж байна. Автогрейдерийн операторч тасралтгүй дэмжиж замчнаа тохируулан ажиллана. Safe Road багийн замчин жаргал сайхны лавгсрын ахвал энэхүү тэмцээний хамгийн ахмад оролцогч. 30 жилийнхээ ажил амьдралыг замын салбарт зориулсан тэрээр байгууллагынхаа удаа дараагийн хөдөлмөрийн авраг бөгөөд Алтан гадас одонгийн эзэн. Туршлагатай замчин ах маань Увс Азца компани замчин бөгөөд хүн нэрэл байх сайхан шүү гэж хэлсэн юм аа. Ажиглаад байхад замаарчилгаа гэдэг нь зүгээр нэг засвар биш, гараар гүйцэтгэх тун нарийн нэхур ажил бас байх ажээ. Бараг л гараараа илж эндүүдх мэт нямбаалах нь холгүй харагдана. Гэхдээ эндээс өөр нэг шалгуур бас эхэлж байна. Инженерийн шүүлт. Манай багийн замчны хувьд бол насуултгоо гэдэг л харагдсан да. Ер нь бол хөдөлгөөн өнтөр маш хурдан шалгамгай даалгавар гүйцэтгэж яхад бол ямар ч асуудалгүй хийсэн. Хөлцгөлтэй дүү хөнгөлтэй. Нэмэх хасах 5 мм. 3 м-ийн рекний доор 3 мм-ийн нэмэх хасах 3 мм. Тэгээд хөндлөн хэвгийн үлцгэлдаа 0.2%. Үлцгэлдаа 5 мм. Тэгээ нэмэх хасах 5 мм. Түвшин. За рекний доор. Рекний доор 3 мм. Хөндлөн хэвгийн 0.2%. Болтын дүү нэг явтар хийх хэрэгтэй дээ. Усны дараа 3-4 удаа явах хэрэгтэй. Нэг мөрөөр. Тийм, нэг мөрөөр. Хийн дугуйтын дүү 4-6 удаа явах хэрэгтэй. Тэгээд температур 90-100 градус болох үед болтын дүү дахиад нэг дугуй мөрийг дарах зорилгоор. Энэ дүүнүүд хэдэн градуст орчтой вэ? Энэ дүүнүүд болтын дүү бол хойлц дэвсгцсэний дараа шууд орох хэрэгтэй. Ер нь эндүүдч дуусах температур бол ер нь полимер битум асфальттай болцсон 125 градус гэж техник шаардлагатай. А ердийн 90-130 битумтэй асфальттай болцсонд бол 90 градус. Нэвтрүүлж дуусах үеийн температур 125 градус. Нэвтрүүлж дуусах үеийн температур. Үйлдвэрлэх температур гэдэг. За дүүрэгч материалыг халах температур 170-аас 180, битумыг халах температур 160-аас 170. Ер нь бүрэн хольц ер нь 160-аас 170. Полимер битум. Полимер битум дээр. Дэвсэлтийн ард хэдэн градустай байх хэвээр. Дэвсгч дөнгөж орсны дараа 160. Хялгсан ардлыг ер нь юугаар яаж засах хэвээр. Дэвсэлтнээс үүссэн хялгсан ардлыг. Нэг дэвсэлт явагдаж явах үед үү? Дэвсэлт явагдаж байгаа үед хольц халуун байгаа үед шууд асфальт бетон холцоор нь шууд 0 татчихлаа. Баяр Эрдэнэ инженер шүүгчдийн асуултанд гацж төгдрөлгүй итгэлтэй хариулж байлаа. Харин сүүлийн хялгсан хагарлын талаарх асуулт дээр нэг л эргэлцсэн нь анзаарэгдсэн юм. Гэхдээ даалгавар хараахан дуусаагүй. Эндүү орохын өмнө бол тэгж эндүү орохын өмнө хялгсан гарахгүй. Эндүү орсны дараа хялгсан гарал юунаас үүсэх хэвээр. Хялгсан хагарал температурын хагарал. Хагарлыг болохоор битумээр гагнж хагарлыг засварлаа. Тэр битум чинь болохоор юуны хэлдэг вэ? Гөр хөдөлгөөн нэгдсэн үед температур хагарал үүснэ гэдэг. Битмэр. За, унаа хангалттай. Тэгэхээр Батбаяр шүүгч тэр нэг 4 дугуйтай одоо энэ ирж байгаа машин байгааз энэ яг ямар үйлдэл гүйцэтгэдэг машин юм бэ? Энэ эндүү. Одоо энэ асфальтын маань нэвтрүүлдэг эндүү. За тэр төмөр дугуйтайгаар нь болохоор хамгийн түрүүл энэ дэвсний араас ордог. Нэг мөрөөр ингээд 2 удаа ороод. Тэгээ ер нь эцсийн нэвтрүүлэг өгдөг энэ 4 дугуйтай машин чинь одоо шинэ хэлээд байгаа чинь эндүү байхгүй ингээд 16 тонн 20 тий. Тэгээ эхлээд 16 тонныг оруулаад араас нь 22 тонныг оруулаад ингээд бүр энэ хамгийн сайн нэвтрүүлэг нь хамар дугуйтай эндүү байхгүй юу? Яг хажуугаар бүгд ингээд хөлдөр ингээд цэцэргээ мэдэгдээд энэ нэг дотор
хог хэмжээний ингээд цохилттой явдаг юм уу? Тэг вибратортай ноцтой явж байгаа хгүй. Нягтруулга хийж байгаа. Яг энэ асфалтаа нэвтрүүлэхин тулд тийм. Тийм баха. Хөл доор аягүй чичиргээ мэдэрдэг. Тэг энэ тэр ус гоожод байгааг харж байгаа үстэй. Энэ эндүний болооч усалж байгаа. Энэ асфалтын дээр чинь нөгөө наалдаад гол овлаа ич. Тийм учраас наалдах бол сэргээдээд энэ бүгд устай. Замчтаа тэндээс 2 эдний замчтаас аваад Яг одоо цагаан баг зам дээр ажиллаа эхлүүлж байна. КТК компани замчин Алтан хуйг, Увсадза компани автозамын инженер Ган Зориг энэ удаагийн даалгаврын гол гүйцэтгэгчид. За жиг дуулах шүү жиг. Ган Зориг инженер замчны ажлыг эхнээс нь дуустал алхам бүрээр нь чиглүүлж асфальтыг хэрхэн буулгах, ямар дараалалаар ажиллахыг нь хүртэл нарийн зааварлаж Энэ байна. иргэний дагуу ингэж явна шүү. Шүүгчдийн бүрэлдэхүүн замчдын ур чадвар багуудын ерөнхий ур чадварыг шалгахын тулд энэхүү замын хэсгийг дутуу орхисон байгаа. Харин багууд маань эндээс асфальтаа нөхөж аваад энэ дээр яг технологи нь хэрхэн энийг ямар жиг төвшөнтэй хийдгүй яг тэрүүгээр хийхээр даалгавраа гүйцэтгэж байгаа. Apex Road багийн замчин Алтан хуйг, КТК компанид замчин тэрээр улсад 18 жил, автозамын салбарт 5 жил ажиллаж байгааг нь. Энэ салбарт ажиллах нь түүний хүүхэд байхын хүсэл мөрөөдөл байсан бөгөөд сүүлийн 5 жил энэ мөрөөдлөө биелүүлж явна гэж ярих Алтан хуйг замчин буудлагын спортоор хичээлдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай. Даалгаврыг зүгээр хянаж ажиглах бус яг өөрийнхөө зааварчилгаагаар бүрэн гүйцэтгүүлж байгаа нь түүнийг бусад багийн инженерүүдээс илт ялгаруулж харагдууллаа. Шүүгчдэд ч энэ гүйцэтгэлийг хүндэтгэн хүлээж авч байгаа бол л да дуусгаад нэдэг дээрээ химээгээд ажилд нь саадуулалгүй чимээгүйхэн ажиглаж байлаа. Баг зэрэг нэг жоохон алдаа гаргасан. Тэгш байдал дээр нэг жоохон алдаа гарсан байж магадгүй л гэж бодож байгаа. 36.2 тонн. 36.2 тонн асфальт. тонн асфальт. Энэ нийт хэдэн метр явах ёстой. Гэдгийг надад асуултын дараа өгөөрэй заа. Ингээд замчны ажил өндөрлөж инженерийн даалгавар эхэлж байна. Одоо Ган Зориг инженер өөрийн хариуцсан хэсгийг хэрхэн гүйцэтгэхийг хамтдаа харцгаая. Гүлцэх алдаа тэгш байдал бол дагуулуу Төвшин алдаа. тий 3 мм. 3 м дотор байх хэрэгтэй. За. Өөр хэлэх юм гүлцэх алдаан дээр. Гүлцэх алдаан дээр өөр дагуу бол юу надад бол хөндлөг хэвгүй бол юу 22%. 2% буюу 20% мэл тий. 2%. 2%. Болтын дүний явалтыг надад хэлээч. Болтонд бол эхний дэвсэлтээр бол 2 явна. Нэг мөрөөр 2 юм уу тий. Хин дуутын дүү. Хин дугуйтын дүү араас нь 3. Тэгээ хамгийн сүүлд бол нэвтрүүл дуусны дараа бол болтын дүүгээрээ мөрөө дараад тэгээд ажил дуусна. Энэ нөгөө полимер битумаар хийж байгаа учраас нэвтрүүлтийн хамгийн доод температур бол 110 градус Celsius. Хэлэх сагарлыг ер нь юу гарсан? Одоо учлалт нь явж явах дэвсэлтийн нэвтрүүлт явж явах үед гарсан хэлэх сагарлыг юу гарсан? Яаж хэвчээ? хэлэх сагарлуу. Тий. Нэвтрүүлт явж явах тохиолдол ч тий. Тий. Асфальтаа халуун асфальтаа цацаад тэгээд нарийн ширхгийн үлдээгээд бүх хэсгийн бүгдийг хусч авна. Мөн одоо үрмэг чулуу бас хийж болдог. Ер нь бол асфальтаараа л засан доо. Асфальтаар тий. Халуун асфальтаараа. Энэ полимер битум энэний үйлдвэрлэх дэвсэх нэвтрүүлэх үеийн температурыг үйлдвэрлэх температур
Үйлдвэрлэх температур бол 150, техник шаардлагаар бол 150 градусаас багагүй байх хэвээр. Ер нь бол нэг 160-аас 170 градуст. Надад нэг тоо ингээд 150 градусаас 150 багагүй градус. дээшээ байх хэвээр. Дээдлийн хязгаар. Дээдлийн хязгаар 170. Дэвсгүйн температур. Дэвсгүйн температур бол 110-аас дээшээ байх хэвээр. Хамгийн одоо 110 градус. Би чам дээд хязгаараа хэлэхээр чи хамгийн бага хэлээ. Зөрүүд. Хамгийн 110-аас 120 градус. 120 градус. Би чам дээд хязгаараа хэлж. Тэгээд тий чинь уусаа доош өрөх юм чинь 120. Энд орох үеийн температур. Энд орох үеийн температур за 130 градус тоо. Хамгийн сүүлийн энд хэдэн градус тавьчих вэ? За бүр эндүүний нэвтрүүлээд дуусах үеийн температур 110. Полимер учраас энгийн битум дээр бол 80-аас 100 градус хооронд нэвтрүүлээд явах шүү дээ. Одоо надад бодож өгч. Надад ойлгосон тий? Тий. Race компани 2008 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсэн байгуулагдсан. Автозамын барилга, бетон зурмгийн үйлдвэрлэл, инженерийн шугам сүлжээний угсралт, автомашины улсын дугаарын үйлдвэрлэл, барилга угсралт, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, угсралтын чиглэлээр тус ажилладаг. Race компани 2012 оноос автозам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагчтай, 30 гаруй техник, машин механизм болон асфальт бетоны үйлдвэр, чулуу бодлуурын үйлдвэр, хээрийн лаборатори, кемпинг, барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Race компани 5 сэнжээрээ юу? 5 сэнжээрээ юу? Тий, 5 сэнжээр. Даалгавар авахгүй ажил хийж байгаа юм. Үгүй, энэ өгсөн юм чи. Цэнхэр баг түрүүчийн багуудын гүйцэтгэлийг анхааралтай ажигласан ч даалгавраа бүрэн сонсолгүй шууд ажиллаа эхлүүлчихсэн байлаа. Гам болж шүүгч гайхаж цог бодрох инженер балмагдаж зогсно. Харин Цэнхэр багийн замчин дэлгэр талаа тэднийг анзаарсан ч үгүй. Юунд ч сатаарлгүй ажиллаа тууштай хийсээр. Энэ удаад инженерийн оролцоо бараг харагдсангүй. Ингэснээр шүүгчдийн үнэлгээнд инженерийн чиглүүлэх нөлөөлөх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна. Гэхдээ нэг зүйл тодорхой. Энд юунаас илүү чанарал нэгдүгээрт тавигдана. Ухсаараа орлоо сууж байгаа нэг замын нэг зар хараад тэгээд очиад анхаа ажиллаж үзээд тэгээ айгүй гоё таалагдаа тэгээд ажиллаж байгаа. Prime Road багийн замчин Цолмон Баатрын дэлгэр далай саруул харгуй компанид ажиллаад 3 жил болж байгаа ч энэхүү шилдэгүүдийн дунд зогсож байгаа нь үнэнхээр бахархалтай. Эндсэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай дэлгэр далай маань бусдын хийж байгаа зүйлийг хараад л сурчдаг. Хүнтэй нийцтэй зан чанартай тул ямар ч баг, ямар ч хамт олонны дунд амархан дасан зогцчихдаг онцлогтой гинэ. Төвшингээ нэг 5 мм-ийн дээр гэж хэлээд тэгээд 5 мм-ийн дээр аль болох жигд гоё тараагаад гоё төвшингээ гаргахыг хичээсэ. Хүлцгэлтэй хэдв. Төвшингийн хүлцгэлтэй. Төвшингийн хүлцгэлтэй нэмэх хасах 0.5 см. 0.5 см. Хэд миллиметрийн ачи? 5 мм. 5 мм юм уу? Тий. Өндлөн юу гэж хийдв? Өндлөн ивэ 3 мм. Ховор. 2%. Болт өдний явуулт юм яаж орох вэ? Болтын дүү дэвс явуултын тоо. Явуултын тоо. Эхлээд ер нь болтын дүү захаасаа бодрогоо хөвгөд орно. Тэгээд урахтаа вибрацтай. Тэгээд ер нь юу орно? Хийн дугуйтараас нь явна. Явуултын тоогоо хэлээ. Болтын дүүний явуулт. Болтын дүүний явуулт уу? Нэг мөрөөр. 2. Хийн дугуйтын дүү. Дугуйд энд нэг мөрөөр 1 2 юм уу? Нэгээс 2 юм уу? Тий. Гэдгсаа гарлыг юугаар засах хэвээр? Ямар эндүгээр хизээдэн засах хэвээр? Бэлгсэн агарлыг хийн дугуйтар халуун байхт нь. Энэ полимер битум гэдэг нь хэн үлээсэн? Тэгсэн. Үйлдвэрлэх үеийн температур
дэвсгүй температур, нэвтрүүлэх үеийн температур. Үйлдвэрлэх үеийн температур нь Үйлдвэрлэх үеийн температур 160-аас 180 Цельс. за нөө 180. 180. Энд нэвтрүүлэх үеийн температур 110 150. 110-аас 150. 110. За тий. Уртын хэмжээ гаргаж байна даа. 29.1 өгсөн. 29.3 өгсөн та. 5 см-аар 9 өргөнтэй 27.1. Дараа надад өгсөн. тонн гэж хэлж байгаа. 32 тонн. За. Тэргээр надад 32 тонн асфальтыг хэдэн метр урт дэвсгөө гэсэн. Тийм. Суулх модод бүх юмд оцоо надад гарч байна. Өнөөдрийн даалгаврын хамгийн сүүлчийн улаан баг ажиллаан эхлүүлж байна. Багийн ахлагч шүүгчээс даалгаврын нөхцөлийг анхааралтай сонсоод түүнийг багтаа өөрийн биеэр дамжуулж ажлыг эхлүүллээ. Энэ бол зохион байгуулалт нь аль хэдийн ажиллаж эхэлсний илтгэх тохиол. Улаанбагийн материалын инженер Пүрвдөрж асфальтын температурыг нэгтэлж байна. Асфальтын ажилд энэ бол алгасаж болдоггүй хамгийн чухал шалгууруудын нэг юм. Замчны гүйцэтгэлч чигт итгэлтэй харагдана. За яг одоо бидний ард Экороуд баг маань даалгавраа гүйцэтгэж байна. Тэгэхээр Батбаяр шүүгчээ одоо энэ асфальтны зузаан ер нь хэдэн сантиметр тавигдж байгаа вэ? Энэ төслийн маань бол 6 ам бол 5 санжи хожил хийх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ компани бол одоо 6.2 мм 6.2 санжи зузаан тавьчихад эндүүдээ нэвтрээд 5 санжи болох ийм ажил хийгдэж байгаа. Энэ нэг асфальт руу ингээд нэг цагаан юм дүүрээд байна. Тэр одоо асфальтных нь халууныг шалгаж байна гэсэн үг. Тийм. Одоо эдний төсөл маань бол үйлдвэрээс 170-аас 180 градустай энэ асфальт гараад тийм халуун гардаг. Тийм халуун гарч 170-аас Цельсийн 180 градустай гараад ирээд одоо замдаа энэ 30-лагтай хийж байгааг анзаарсан уу? Хөрөхгүй аль болохоор хөрөхгүй байх хэрэгтэй. Энэ заавал халуун байх хэрэгтэй байдаг байхгүй. Үйлдвэр дээр температурыг шалгаж байгаа юм. Дагалдах хуудсан дээр тэдэн градустай тийм номерын машин тэдэн цаг тэдэн минут гаргалаа шүүгээ. Эндээс бүр тэд нарийн тэмдэглэв. Тэмдэглэж өгнө. Эренгүүт нь энэ чи ахаад лабораторийн инженер талбай дээр тэдтэй болоо гэдэг. Одоо машинаас 150 орчим 150 160 ирж байгаа. За тэгээд дэвсэж байгаа үед бол 150-тай бууж авах хэрэгтэй байна шүү дээ. За дэвсээ дуусаад энийг эндүүдсэн байхад 120 градустай авах хэрэгтэй. Эндүүдэд нэвтрүүлээд үзэхэд энэ болгоныг үе болгонд шалгаж байгаа инженерүүд нь. Тийм учиртай. Одоо энэ машин одоо өөрөө асфальтаа халаадаг уу? Энэ машин бол яг халаахгүй зөвхөн энэ нэг нууц юм байна шүү дээ. Энэ яг дэвсээд нарийн гаргаж байгаа. Энийхээ доор бол одоо юм халаагчтай. Бид нар одоо металл гэдэг юм да. Тэр халаагч нь бол яг өнгө хэсгийн одоо дөнгөж ингээд дэвсгэл ингээд хөрөхөөс иргэсэн юм халаагч байдаг. Тийм нарийн технологи учиртай юм байна шүү. Тэ? Экороуд багийн замчин Шагдрын Арсланбаяр Тэлмүү хоолдинг компани замчин тэрээр 23 дахь жилдээ автозамын салбарт ажиллаж байна. Нийт 23 төсөлд гар бие оролцсон Арсланбаяр e-спортод учиргүй их сонирхолтой гинэ. Удалгүй шүүгчийн амнаас сайн гүйцэтгэж байна гэсэн үг унахад Улаанбагийн ихний хэсэг амжилттай өндөрлсөн нь илт. Гэхдээ даалгавар энд дуусахгүй. Энэ өнгө асфальт. Энэний хурцгалдаг ихний хэвшинд надад ингэж өгч. Төвшингийн болон хөндлөн ингээд. Хөндлөн ингээд бол дагуу ингээд. За төвшингийн алдаа их байж. Хурцгалдаг нэг 7 м. Тэний шаардлага 300. Тэгээд тэнглэгийн хөндлөн дагууд болон дагуу налууд 3 м рекорд одоо зайны хэмжээ 3 мм-ээс бага байна. Сүүлийн тэмээний ачаа хүндгийгчээр инженер Батуулдыг зочин шүүгчдийн нэмэлт асуулт, нэмэлт сорил бас хүлээж байлаа. Бариулж явах хэрэгтэй юм, бариулах хэрэгтэй юм, бариулахгүй байх хэрэгтэй юм. Эндүүний явалтыг тэд байх хэрэгтэй, зааж өгөх хэрэгтэй операторуудаа.
Ерөнхийдөө бол эндүүний явуултыг нөгөө нэг За болтын дүн дээр хоёул эхлээд ярилцъя. Болтын дүн. лабораторийн юуны туршилтаар одоо Батбахийн туршилтаар ерөнхийдөө эндүүнийхээ явуултыг тогтоочоод тэгээд талбай дээр бол одоо энэ төр лабораторийн туршилтын Батбахээс гарсан туршилтын юм дээр эслээд ерөнхийдөө эндүүнийхээ явуултыг бол явуул. Юу хин дугуйт эндүүний одоо хамгийн эцсийн нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Нэг одоо нэвтрүүлэлт доош шүү дээ. Үндсэн нэвтрүүлэлт өгсөний дараа хин дугуйт явж байгаа шүү дээ. Тэрний хурд хэд байна? Тэрний хурд чинь 10-аас өрнө. Би нэг юм асууя. Одоо сая ингээд манай багш инженер чамаас асууж штэ. Яагаад ийм өндөр шаардлага тавиад энэ асуулт тогтчлтыг хийгээд те? Яавал анцаа үсэхгүй байх уу? Явж байгаа эндүүний чинь хийн даралт нь ямар байх уу? Эндүүний тоо хэд байх уу гэдгийг ингээд нарийн тогтоож өгöd нь штэ. Энэ юу нь ямар ач холбогдолтой? Энэ асуулттай уучлалт чи яг ямар үзүүлэлтэнд нь нөлөөлдөг юм? Энэ болохоор нөгөө нэг одоо энэ холбогч битум материалынхаа одоо нөгөө хэмээс шалтгаалаад одоо хэд халуунд эндүү орох юм бол одоо язрал хагарах үүсэж байгаа юм. Тэрнээс шалтгаалаад тийм үү өндөр хэмд одоо нэг тодорхой температурын хуваарьт хийж байгаа ажил болохоор ерөнхийдөө одоо жишээлбэл энэ гаднах агаарын температур өнөөдөр хэд байгаа? Тэгтэл чиний дэвсэж байгаа битум одоо асфальттай холцоо чинь температурын хэмиг чи 420-оос дээш байна гэсэн. Тэгтэл энэ бол ердийн асфальттай биш бид полимер асфальт юм тий. Тэгэхээр инженер хүний хувьд яг энэ дэвсэж байгаа температурыг тохирч чадчихэв үү? Саний яриад байгаа зүйлүүдээс одоо яг энэ хүчлэлтийн ямар үзүүлэлтэн сайн байгаасаа гэдэг шаардлагын үүднээс энэ техник шаардлага тавигдаад байгаа. Чи юу гэж бодож байна? Чиний инженерийн зүгээс хамгийн их чухал анхаарах зүйл нь юу гэдэг юм? Хүчлэлт хийж байгаа үед. Хүчлэлт хийж байгаа үед болохоор салхины хурд ер нь орчны температур 10 хэмээс дээш байх хэрэгтэй гэдэг. Одоо техникийн шаардлага заагдсан юмуд бол. Гэсэн ч Батболд инженер огтхонч сандарсан шинжгүй. Харин ч асуултыг мэрэгжлийн яриа туршлагатай инженеруудын үнэтэй зөвлөгөөтэй уялдуулан жинхэнэ мэдлэгийн солилцоо болгож хувиргалаа. Ингээд Улаанбаагийн даалгавар зөвхөн үнэлгээгээр биш, сургамж, туршлагаар баяжсан байдлаар өндөрлөлөө. Батболд инженер энэ мөчөөс ажил мэрэгжилдээ хизээж мартагдахааргүй чухал мэдлэг авч хоцорсон нь гарцаагүй. Нэгтэг авахын тулд энэ чинь байгаль дээр яг салхи байна тий. Агаарын температур нь тэр маань байнга өглөө өдөр орой хэлбэлцэж идэг. Тэрнээс болоод бид нар яг энийг одоо талбай инженер бол хянж зохицуулж ийж нөгөө лабораториос гарч ирсэн үр дүнгээ талбай дээр барих гэдэг шүү дээ тий. За баярлалаа Улаанбаатар. Гэхдээ би энэ юу чиний асуултуудыг болон танай багийн гүйцэтгэлийг дүгнээд хэлэхэд ерөнхийдөө замчны гүйцэтгэл бол гайгүй өсөлт багаас өндөр түвшинд байна. Чиний асуултан дээр чинь хариултан дээр чинь нэг зүйлийг тодруулж хэлэхэд хялгсан агарлыг хийн дугуй тэмдүүлжсэн. Хийн дугуй тэмдүүний үүрэг нь энэ материалыг асфальтыг ингэж нухаж өгч нэвтрүүлж өгч байгаа юм. Көлгөр болт тэмдүү болохоор дээгүүр өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг ая цагтаа тэгш байдлаар тэгш байдал ангацсан нэвтрэлийг өгцөө. Энэ хоёр эндний үүрэг нь асфальтаар хялгсан агарлыг нөх арга ямар ч хэрэггүй байна. Ийм жишээлбэл 5 см гүнд хялгсан агрыг өндөө үүснэ. Чиний асфальтаар хийж байгаа юм зөвхөн дээдлийн 1 см хүрэхгүй хэмжээнд хялгсан агарлаа идгээж байгаа. Болт эндүүгээр чи асфальтаар хийсэн тохиолдолд болт эндүүгээр дарна. Болт эндүү хялгсан агарлыг чинь жинхэнэ өөрөө үүсгдэг юм. Чиний дээдлийн чинь нүдийн чинь хаврал доотлын хялгсан аграл чинь байж байгаа. Нэвтрлийн гол шалтгаан ерөөсөө юм. Тэрийг засахын тулд хийн дугуй эндүү өөрөө хамгийн гол нэгт өгдөг эндүү чинь болт биш хийн дугуй. За хэмжлэсэн. Чи надад түрүүнийхээ тоогоор юу өгнө штэ? 32 тонн одоо өгсөн. 32 тонноор би 25 нийт 9 м өргөнд 5 см өвчлөлттэй. Тэгээ асфальт бетоны хувийн жингийг 238-аар тооцоод 25.4 м дэвснэ. 25.4 5.4 м. 4. Хувийн жингийн нийт утсан бэ? 238. За хэмжлэсэн. Бид нар тэгш гадруу дээр зорчих хэрэгтэй. Ажлын даалгаварт асфальт хүрзээр болгох тодорхой хэмжээний газрыг гараар тарах. Тэрэн дээр ерөнхийдөө инженерийн замчин 2 хүний орчод. Дэвсэгч яваад өнгөрсөн асфальт 1 ондоо нэгттэй. Зөвхөн хүрзээр буулгасан асфальт 1 ондоо. Энийн ялгааг би олж харахыг хүссэн. Мэдээж хүрзээр хийж байгаа тохиолдолд асфальт зүгээр сэрэг асфальт байж. Энд дөө явахад суултаа тооцоод дэвсэгчтэй адилхан тийм төвшөнд очив. Тэрэн дээр зарим компаниуд одоо юу гэдэг яг дэвсэгч нэвтрүүлээд гарцсан тийм
талбай хэмжээтэй, гадрууд хэмжээтэй тэгшлээс энэ бол тэрнээс үүдэлтэй төвшин хоёр ондоо төвшөнтэй нэгтэрч байна. Дэвсэгчд үндсэндээ 80 орчим хувийн нэгтийг өргөж хүзээр болгоход ямар ч нэг зэрэг гэсэн учраас төвшний зүрх байна. Тэрийг зарим агуу тооцоо. Zero to Road уралдаан тэмцээн энэ удаа та бүхэнд багуудын инженерүүд замчдын даалгавар гүйцэтгэлийн бодит төрхийг харууллаа. Инженерүүд хэдий өөр чиглэлээр мэрэгсэн ч шүүгчид автозамын инженер хүний мэдвэл зохих суур мэдлэгээр тэднийг сорихоор шийдэж бүгдэд нь ижил асуултуудыг бэлтгэсэн байлаа. Замчдын сорил бол зам арчилга, засвар үйлчилгээнийхний бодит ажлыг харуулсан даалгавар байлаа. Замынхан маань өдөр тутмын ажлын талбарт ийм алдаа гарахгүй байхыг зордогч хэрв гинтийн нөхцөл үүсвэл замчид гараараа ажиллан техникийн түвшинд хүрсэн стандартад нийцсэн нөхөөсийг хэрхэн хийдгийг үзэгчдэд болон мэрэгжилнийх нөхөдөө бодитоор харуулж чадсан юм а. Харин дараагийн дугаарт энэ даалгаврын төгсгөлийн хэсэгт асфальт бетон хүчилтаас дээж авч шинжилгээ хийх асфальт бетон хүчилтийн гадаргуун барзгаржилтыг тодорхойлох сорил багуудын материалын инженерүүд болон багийн ахлагч нарын хамтын ур чадварыг хэрхэн шалгахыг та бүхэнд хүргэх болно. Zero to Road зам ингэж ил чанартай болдог.